За уул уурхаагаас ингээд эдийн засгийн босгоход гол тулгуур нь бол хүн сүдэ аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар болох ёстой. Тэгэхээр энэ чиглэсэн бодлого бол доктортой байх нь зүйтэй. Энэ гурилын асуудалтай холбоотойгоор хилцүүлэг их өргөн хүрээг хамарч яригдлаа. Тэгэхээр энэ зөв энэ буруу гэж хэлэх туулшрах одоо шаардлага салбараар хариуцж байгаа хувьд алга байна. Бид бас энэ дотор дутуу юм олж авлаа. Энэ хууль бас өөрөө тэр бүс нутгийн өвөл хаваржилтын хүндрэлийг даван туулахад бас тодорхой үүргээ амжилттай бас гүйцэтгсэн. Гэхдээ нөгөө талдаа сөрөг нөлөөлөл буюу төвийн бүсийн газар тариалан бүсэд ялангуяа Улаанбуудайн тариалтанд бас сөрөг нөлөө үзүүлчлээ. За гурилын үйлдвэрүүд маань ч гэсэн өөрсдийн чанар энэ лаборатори гэдэг олон зүйл дээр бас дор дороо л иргэн харж дор дороо нэг дүгнэж байна. Тэгэхээр энэ хилцүүлгийн гол одоо үр дүн бол салбар өөрөө цаашдаа ил тод тодорхой ойлгомжтой хаана чанар нөгөө талдаа хэрэглэгчдийн эрх ашиг хангах үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх гэдэг олон зүйлүүд байгаа. Гэхдээ энэ зүйлийг ингээд орхих ёстой юм биш. Гол асуудал энэ байна. Худалдаан дээрх үнийн өсөлтийг л одоо бүгдээрээ зохицуулж байна. Худалдааны хууль эрх зүйн зохицуултыг хийхгүй бол тариалагчдаас үйлдвэрлэгчдээс эцсийн бүтээгдэхүүн худалдаж байгаа байдал дээр бол үнийн өсөлт нэг айхтар зүйл алга байна. Борлуулалтын дээр бол үндсэндээ бид нар аль сум аль аймагт хэдээр хурц зарахыг бол үйлдвэрлэгч ерөөсөө тэнд зохицуулт хийж чадахгүй байгаа. Тэгэхээр зарим газар 50% нэмжээ, зарим газар 30% нэмжээ. Буюу гол үнийн өсөлт гэдэг байгаа зүйл бол яг худалдаан дээр гараад байгаа. Тэгэхээр нөгөө талдаа өргөн талын газар нутаг, гурил маань өөрөө хямд үнэтэй бүтээгдэхүүн, тээврийн зардал их өндөр өртөө шингэж байгаа бас байдал байна. Ингээд олон талын л одоо асуудлууд их тодорч гарч ирж байна л да. Тэгэхээр энэ сая энэ асуудалд оролцогч бүх талууд л өөрөөсдийн давуу тал, сул тал олон юм авч нөхөж, ойлголцож, тайлбарлаж тэгээ цаашдаа авч хэрэгжүүл арга хэмжээгээ улсын хурлын тогтоол болгож